Араминд за нэг шүлэг уншиж өгчөөд унтъя. Өөрийнхөө дотор гал руу дүүл. Төсөөлсөн зүйлийнхээ оргил руу дүүл. Чиний дотор нуугдах тэр мэдрэмжийг сэрээ. Сэтгэлийн гүнд орших галыг асаагаад үз. Сэрсэн тэр мэдрэмжээ ямар агуу гэдгийг мэдэр. Ичээд хэлж хийж чадаагүй зүйлээ одоо л оролдоод үз. Зориглоод үз. Инээдтэй амьтан бэ гэж хэн нэгэн хэлсэнж ирээдүйд чиний амьдралаар тэд амьдрахгүйг сана. Би ухаан муутай болов уу гэж боддог бол бүү өөрийгөө гол шантралгүй урагшаан алах. Ухааныг хэмжих шугам гэж байхгүй шүү дээ. Зориг, чин сэтгэл, жинхэнэ амжилтыг бүтээн. Хүснээ хийж чадахгүйгээс хорвоог орсноос хүсэл мөрөөдлөө биелүүлээд амьдрах нь илүү. Айдас зэрэгэлзээ хоёрын цаана ад жаргал эрх чөлөө хүлээж байдаг. Ямар галзуу юм бэ гэж хэлгэлтэй. Гэхдээ энэ бол чиний л ертөнц. Өөрийнхөө жигүүрийг чи л мэднэ. Өндөрт нисэх хэсгээ чи л шийднэ. Дотор хүнээ сэрээ чөтгөр байсан ч сахиусан тэнгэр байсан ч хамаагүй. Яагаад гэвэл зүрхэнд чинь насах тэр галыг зөвхөн чи л асааснаа мэднэ. Тэдний үгс бол салхи мэт, харин мөрөөдөл чинь уул мэт үл ганхан. Хүсэл мөрөөдөлтөө үнэн чавхаас илүү хүний амьдрал эрхэм зүйл үгүй. Алдаа гаргасан ч бөө гутар амжилт гэдэг унт дээр босох хүчнээ сургадаг. Өөрийнхөө итгэлээр жигүүрлж нис. Өндөрт хүрэх жинхэнэ хүч нь чамд л байдаг. Зөвхөн өөртөө л итэг.